Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгал үндэсний хөтөлбөрөөр зарлан эхлүүлээд яг 1 жилийн хаа болж байна. Энэ 1 жилийн хаан хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч дангаараа өөрийн бээр 45 үйлдвэртэй очиж танилцсан. Энэ шийдвэрүүдийг одоо нэг тухайн үеийн мандатан дээр нь ард нь одоо энэ 24 шийдвэрийг 24-ийн ингээд бичээд автобусанд одоо танилцуулаад үйлдвэрээ хүрээд үзээд үйлдвэрээс нөгөө үйлдвэр явж байгаа хоорондоо энэ төрөөс гарсан энэ шийдвэрүүдийн талаар хилцүүлэг хийгээд одоо асуулт тавиад ингээд явдаг байгаа. Тэгэхээр аялын үр дүн бол маш өндөр гарч байгаа. Хаврын бизнес төр аялалдаа нийтдээ 20 гаруй одоо үндэсний үйлдвэрээр 300 гаруй баялаг үтээч үйлдвэрлэгчдэр аялаж туршлага судаллаа.